Манайхан дуугаа шалгах чаа оператор. Зүгээр гайгүй тод байгаа шүү дээ. 1 2 3 4. Нэг 2 3 4 1 1 1 1.
За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгэхээр санхүүгийн доктортой байдлын зөвлөлт нь Монгол улсын санхүүгийн тогтолцооны доктортой байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ээлжид хуралдаанаараа олон нийтэд хүргэж байгаа мэдээллийн чанарыг сайжруулах, санхүүгийн талаарх иргэдийн суурь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын санхүүгийн доктортой байдлын тайланг хагас жил тутам гаргаж олон нийтийн хүртэл болгохоор шийдвэрлсэн байдаг. За уг шийдвэрийн дагуу 2013 оноос хойш санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн ажлын алба нь Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооны холбогдох газруудад хамтран ажиллаж, за тайлан мэдээлэл энэ удаа Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо болон хадгаламжийн даатгалын корпорацид хамтран Монгол улсын санхүүгийн доктортой байдлын тайлангийн 11 дахь дугаарыг эрхлэн гаргаад одоо та бүхэндээ хүнээлттэй танилцуулж байна. За ингээд тайланг эхлүүлнэ хэмээн Гамбат даргаыг микрофон дөрөе. За баярлалаа. За санхүүгийн доктортой байдлын 11 дахь дугаарыг танилцуулах хэвлэлийн баг хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ санхүүгийн доктортой байдлын тайланг танилцуулах хурлыг бол анх удаа зохион байгуулж байна. За өмнө нь бол тус тайланг бол улсын их хурлын гишүүд болон доктортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болон тэдгээртэй одоо уялдаа холбоотой ажилтдаг төрийн байгууллагууд болон холбогдох байгууллага их сургуулиудад хувьдыг тарааж хөргүүлдэг байсан байгаамаа. За энэ удаа бол тайлангийн ерөнхий тоон болон за зарим чухал онцлог зүйл дүгнэлтийг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж дамжуулж олон нийтэд хүргэж байхаар ингэж болоод байгаамаа. За түрүүн дурдлаа. За санхүүгийн салбар нь бол за итгэлцэлтээр оршин тогтнодог. За түүний доктортой байдал нь бол санхүүгийн зах зээлд оролцогчдын үнэн зөв мэдээлэлд үндэслэн бодиттой хүлээлтээс ихээхэн шалтгаалдаг онцлогтой байгаа. За энэ утгаараа доктортой байдлын зөвлөл нь за тус тайланг бол хагас жил тутам гаргаж олон нийтэд хүргэхээр ингээд шийдвэрлсэн байт юм аа. За түрүүн дурдсан байгаа. За энэ удаагийн 11 дахь дугаарыг эрхлэн гаргахад бол Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо болон хадгаламжийн даатгалын корпорац оролцсон байж байгаа. За энд бол нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За 2018 оны 1-р сард батлагдсан Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар бол санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд хадгаламжийн даатгалын корпорац гишүүн байгууллагаар ингэж нэмж орсон байгаамаа. За энэ удаагийн тайлан агуулгын хувьд бол хадгаламжийн даатгалын талаарх дэд бүлэг болон санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн ажлын албанаас за эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан Монгол улсын нийт арилжааны банкуудын эрсдлийн хүлээлтийн судалгааны үр дүн нэмэгдэж орсон өмнөх дугааруудаас онцлогтой байна. За санхүүгийн доктортой байдлын тайланг боловсруулахдаа албан ёсны их сурвалж, статистикт үндэслэн нийт макро эдийн засгийн санхүүгийн салбарын нөхцөл байдал, хандлагын талаар харилцан уялдаа бүхий мэдээлэл өгөх гол зарчмыг баримталж байгаа. За тус тайлангийн 10 дахь дугаарыг олон нийтэд хүргэснээс хойш буюу сүүлийн хагас жилийн хугацаанд эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан голлох өөрчлөлтүүдийг дурдвал Монгол улсын нүүрсний экспорт нэмэгдэж, түүхийн эдийн үн өссөний зэрэгцээ олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эерэг нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээлтээс өндөр гарсан байна. За мөн 2018 оны 6 дугаар сард олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол улсад хэрэгжүүлж буй өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 4 дахь шатны үнэлгээг дүгнэж улмаар 36.9 сая ам.долларын санхүүжилтийг Монгол улсад олохоор шийдвэрлсэн. За ингэснээр хөтөлбөрийн хүрээнд бол Монгол улс олон улсын валютын сангаас хөтөлбөр анх хэрэгжиж эхэлснээс хойш бол нийтдээ 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авч, энэ хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж албан нөөцийг өсгөх боломж бүрдэж байгаамаа. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн доктортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой банкны салбарын активын чанарын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гадаадын хөндлөнгийн аудитын компаниар амжилттай гүйцэтгүүлсэн байгаа. Цаашид олон улсын валютын сангийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх
төсвийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь Монгол улсын санхүүгийн тохиртой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм а. За мөн нэг зүйлийг нэмж онцлбол 2018 оны 1-2 дугаар сард Монгол банкнаас системийн эрсдлийг эрт үед нь илрүүлэх санхүүгийн доктортой байдлыг хангах чиглэл цаашид авч хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой банкнуудын эрсдлийн хүлээлтийн судалгааг эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний уралд хамтран зохион байгууллаа. Судалгааг бол Монгол улс үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны эрсдлийн удирдлагын газар хэлтсийн захирлуудаас асуулга хэлбэрээр авсан байж байгаа юм а. Судалгааны асуулгад бол банк санхүүгийн салбарт түгээмэл учирдаг голлох эрсдлүүдийн түвшинг тодорхойлох үнэлэх зорилготой асуултуудыг багтаасан. Судалгааны үр дүнгээс дурдвал товч дурдвал нийт судалгаанд оролцогч банкны салбарт тулгарх голлох эрсдлүүдийг 2017 онтой харьцуулахад бол 2018 онд дунджаар буурах эсвэл өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байж байгаа. Мөн нийт судалгаанд оролцогчд бол учирч болзошгүй эрсдлийг даван туулах бэлтгэл болон өөрсдийн банкны болон нийт банкны салбарын хэмжээнд сайн байгаа гэж хариулсан байгаамаа. Ингээд макро эдийн засгийн холбоотой товч мэдээллийг мөнгөний бодлогын газар эдийн засгийн бодлогын шинжилгээ хэлтсийн захирал Түмэн Цангал товч өгнө. Та бүхэн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн нэг хагас жилийн хугацаанд мөнгөний бодлого дээр мөн макро зохистой бодлого дээр ямар өөрчлөлт гарсан бэ? Товч танилцуулгыг та бүхэнд хийе. Төв банкны үндсэн зорилт болох үнийн төвтортой байдал, үнийг хэмжиж байгаа инфляц маань бол 5 сарын эцсийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд 6.6%, улсын хэмжээнд бол 6.1%-тай байсан нь төв банкны зорилт түвшин болох 8% бол хадгалагдлаа. Тэгэхээр инфляцийг аваад үзэх юм бол 17 оны 2 дугаар хагасаас эхлээд нэлээд эрчимжиж эхэлсэн байгаа. Үүнд бол нэг 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэж байна. Нэгт бол та бүхэн сайн мэдж байгаа 16 оны 2 дугаар хагас намар Монгол улсад нэг 3 сарын турш дефляц буюу үн буурах ийм үзэгдэл бол ажиглагдсан. Энэхүү бага суурийн нөлөө нь эргээд жилийн дараа инфляц эрчимжих нэг гол шалтгаан болсон. Үүнтэй зэрэгцээд бас импортын барааны зарим үн бол өссөн. Тухайлбал автомашин, эм тариа, тамхи согтууруулах ундаа, бензин гэх мэт иймэрхүү импортын бараануудын үн өссөн. Үүнд бол татварын өөрчлөлт, ханшны нөлөө мөн 17 онд бол хэрэглээний үнийн индексийн сагс бол өөрчлөгдсөн. Эдгээр нийлүүлэлтийн нэг удаагийн шин чанартай нөлөөгөөр бол инфляц бас эрчимдсэн. Сүүлийн нэг нөлөө нь бол хүнс болон хатуу түлшний үн бол нэлээд эрчимдсэн. Энэ нь болохоор цаг агаар буюу улирлын шин чанартай ил холбоотой. Өнгөрсөн оны хувьд бол нэлээд тийм хурд дундс бага, хурь ажилтай жил болсон. Үүнтэй холбоотойгоор ургац хураалт бол нэлээд бага байсан. Үүнийгээ дагаад хүнсний ногооны үн бол намраас хойш эрчимжээд одоо хүртэл харьцангуй өндөр түвшинд бол хадгалагдж байгаа. Дээр нь үйлжилт бол нэлээд тийм эрс тэрс температур бага түвшинд бол болж өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор бол хатуу түлшний үн бол нэлээд өндөр түвшинд хадгалагдсан. Тэгэхээр эдгээр нийлүүлэлтийн шин чанартай инфляцийг эрчимжүүлсэн хүчин зүйлийн нөлөө бол харьцангуй буурч бага 4 сараас бол ажиглагдж байгаа. Цаашд бол эдийн засаг идэвхжихтэй холбоотойгоор нийлүүлэлтийн шин чанартай инфляц бол идэвхжнэ гэсэн таамаглал бол хийгдсэн. Тэгээд төв банкны зүгээс бол энэ оны эцэст бол инфляц нэг 7% орчим буюу манай зорилт түвшинд бол хадгалагдана гэсэн төсөөллийг бол хийсэн. Тэгээд сая 3 сар, 6 сард мөнгөний бодлогын шийдвэрүүд маань бас инфляцийн дунд хугацааны зорилттой нийцтэйгээр нөгөө талдаа бодит эдийн засгаа дэмжих юм шийдвэрүүд байсан. Макро зохистой бодлогын хувьд бол сая төв банкны тухай хууль бол шинжлэгдсэн. Хуулиар бол макро зохистой бодлогыг Монгол банкнаас авч хэрэгжүүлэх тийм хууль эрх зүйн орчин бол бүрдсэн. Үүний өрөөнд бол 3 сард мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар макро зохистой бодлогын стратегийг бол
баталсан байгаа. За үүний гол зорилго нь бол мэдээж санхүүгийн доктортой байдлыг хангах. За үүний тулд бол санхүүгийн системд эрсдэл хоригдлохоос сэргийлэх, за мөн санхүүгийн системийн дархлааг сайжруулах энэ чиглэлээр бол стратегийг бол баталсан. За макро зохистой бодлоготой холбоотой бол 2 төрлийн шийдвэр бол энэ хагас жилийн хугацаанд бол гарсан. За эхний шийдвэр нь бол 3 дугаар сард банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бол төгрөг болон долларын хувьд бол ялгаатай байдлаар тогтоосон байгаа. За ингэснээр бол банкудад төгрөгийн зээлийг гарах инсентивийг нэмэгдүүлж нөгөө талдаа баланс дээрх доллар жилтийг бол нэмэгдүүлэхгүй байх. Ийм зорилготой шийдвэр байсан. За сая 6 сарын хурлаар гаргасан сүүлийн шийдвэр бол хэрэглээний зээлийн өр орлогын харьцаанд бол дээд хязгаарыг тогтоож 70% бол тогтоосон. За энэ шийдвэр бол эх оны буюу 19 оны 1 сарын 1-ээс бол мөрдөгдөж эхэлнэ. За банкудад бид бол албан бичиг явуулаад 9 сарын 1-ээс эхлээд хэрэглээний зээлтэй холбоотой статистика тогтмол тайлагнах юм үүргийг бол өгөөд ажиллаж байна. Тэгэхээр хэрэглээний зээлийг аваад үзэх юм бол 1-р улирлын байдлаар бол өнгөрсөн оны мөн үеэс 47% өссөн байгаа. За үүнтэй холбоотойгоор хэрэглээний импорт маань бас 25% өсөлтөө нэлээд хурдцтай явж байгаа. За энэ хэдийгээр яг одоогийн түвшинд бол санхүүгийн доктортой байдал тийм эрсдэл учруулахаар дүр зураг харагдахгүй байгаа ч гэсэн цаашид энэ хурдаараа өсөх юм бол бас анхаарах тэмдэг болно гэж харсан учраас энэ шийдвэрийг бол хэрэгжүүлсэн байгаа. За үүний гол ач холбогдол нь юу вэ гэхээр өрхийн хэрэглээний зээлээс илүү бизнесийн зээлийг дэмжих. За нөгөө талдаа банкуд илүү хүүгээрээ өрсөлдөх, цааш зээлийн хүү буурахад нэг чухал ач холбогдолтой шийдвэр болсон. За мөн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах, хэрэглэгчдийн санхүүгийн эмзэг байдлыг бууруулахад бас санхүүгийн сахилга баттай байдлаа хангаж цааш санхүүгийн доктортой байдал ирээдүйд эрсдэл учруулахгүй байх иймэрхүү ач холбогдолтой шийдвэр болсон. За санхүүгийн зохицуулахаар бас За сайн бацгаана уу. Та банк бус санхүүгийн салбарт ямар өөрчлөлт энэ 2018 гарсан талаар товч танилцуулъя. За ер нь бол санхүүгийн зохицуулах хороо нь бол банкнаас бусад санхүүгийн салбарыг бодлого зохицуулалт нэгдсэн хэн шалгалтын хүрээнд зохицуулдаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр хорооны зохицуулалтанд байдаг хадгалан зээлийн хоршоо банк бус санхүүгийн байгууллага даатгал үн цасны зах зээлүүд дээр ямар өөрчлөлт гарсан талаар товч танилцуулах юм. Хадгалан зээлийн хоршооны салбарт бол нийт хөрөнгийн дүн бол 160.8 тэрбум төгрөг төрж өмнөх оны мөн үеэс бол 32.1% өсөлттэй байсан. 17 оны жилийн эцэст бол энэ дүн өмнөх оны жилийн эцэстэй харьцуулах юм бол 35.4% өсөлттэй байсан юм а. Банк бус санхүүгийн байгууллагын зах зээл дээр гэхэд нийт хөрөнгийн дүн 1.80 төгрөг төрж өмнөх оны 1-р улиралтай харьцуулах юм бол 31.1% өсөлттэй байсан. 17 оны жилийн эцэст энэ өсөлт бол 23.1%тай байсан. Даатгалын салбарт бол нийт хөрөнгө маань 258.3 тэрбум төгрөг төрж нийт өсөлт нь 14.9%тай. 17 оны эцэст бол энэ өсөлт 17.4%тай байсан тий. Үн цасны зах зээл дээр бол мэдэгдэхүйц маш том өсөлтүүд бол гарч байгаа. Тухайлх юм бол 18 оны 1-р улиралд бол нийт зах зээлийн үнэлгээ бол өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 81.3% өссөн байгаа. Өмнөх оны 17 оны жилийн эцэст бол энэ дүн 66.5% өсөлттэй байсан. Энэ бүх өсөлтөд тодорхой хэмжээгээр нөгөө эдийн засгийн нөхцөл байдлууд нөлөөлж байгаа хэдий ч явуулж байгаа үйл ажиллагаанууд бас тодорхой хэмжээгээр нөлөөсөн. Тухайлх юм бол үн цасны зах зээл дээр гэхэд л бол 18 оны 1-р улиралд бол нэг компани бол IPO гаргасан. Мөн 17 онд бол 2 компани шинээр IPO гаргаж хоёулаа амжилттай болсон. Нэг компани бол компани бонд гаргаснтай холбогдуулаад энэ зах зээлийн үнэлгээнүүд бол өссөн байгаа.
Тэгэхээр энэ өсөлтүүд ч гэсэн цаашид бол үргэлжлэх хандлагатай байгаа. Сүүлийн үед IPO гаргаж байгаа компаниудын захиалгаас харахад бол дандаа захиалга 2-8 дахин давж биелсэн зэрэгээс харахад бол хөрөнгийн зах зээлд хүмүүс хөрөнгө оруулах тийм сонирхол өссөн гэж харагдахаар байна. Тэгэхээр дөрвөн салбарын хувьд бол ийм дөрвөн эерэг үзүүлэлтүүд гарсан. Банк санхүүгийн байгууллагын хувьд ч гэсэн зээлийн одоо жигнэсэн дунд зээлийн хүү бол 3.4% болж бас буурсан байгаа. За гол үзүүлэлтүүдийг дурдвал юм байна. За хадгаламжийн даатгалын корпорациас стайпер. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд болохоор Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ улирлаас эхлээд санхүү доктортой байдлын зөвлөлийн гишүүн болж орж ирж байгаа. Тэгэхээр манай хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нь санхүү доктортой байдлын зөвлөлийн үнэн гишүүн болсон. За тэгээд энэ улирлаас эхлээд манай хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд санхүү доктортой байдлын зөвлөлийн тайланд орсон байгаа. Тэгэхээр та бүхэнд хадгаламжийн даатгалын салбарын товч тоон үзүүлэлтүүдийн талаар бас танилцуулж байна. За 2013 онд анх хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаад арилжааны банкуд дахь нийт хадгаламж эзэмшигч харилцах данс эзэмшигчдийн харилцах хадгаламжийг даатгадаг ийм болсон байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банк хадгаламжийн даатгалын корпорацаа гишүүн банк болж бүрэн даатгагдсан. За мөн 18 оны 1-р улирлын байдлаар бол нийт давхарцсан тоогоор 6 сая орчим одоо харилцах данс эзэмшигчид харилцах хадгаламжийн данс эзэмшигч 7.4 сая харилцах данс за мөн 18 их 80 төгрөгийн дансны үлдэгдлийг бол одоо хадгаламжийн даатгалын корпорацаар бүрэн болон хэсэгчилсэн байдлаар даатгаж явж байгаа. За даатгалын хураамж гэж одоо манайх банкудаас тогтмол хураамж авч явдаг. За улирлын энгийн эхлэлтийн онцгой гэсэн 3 төрлийн хураамж байдгаас 2015 онд бол эхлэлтийн хураамжийг анх Богд банк шинээр үүсгэн байгуулагдсан банк гэдэг утгаараа төлж байсан. За улирлын хураамжийг бол 13 оноос хойш арилжааны 14 банкуд маань тогтмол одоо төлсөөр явж байгаа. Тэгээд одоо 18 оны 1-р улирлын эцсийн байдлаар ихэд бол нийт 14 банкнаас 156 тэрбум төгрөгийн одоо хураамжийн орлого татан төвлөрүүлсэн байна. За онцгой хураамж авах тохиолдол бол гарч байгаагүй. За хадгаламжийн даатгалын сангийн хувьд бол 2018 оны 5 дугаар сарын байдлаар бол 363.1 тэрбум төгрөг төгссөн байгаа. Тэгэхээр хадгаламжийн даатгалын корпорацийн үндсэн үйл ажиллагаа бол ерөөсөө хадгаламж эзэмшигч эрх ашгийг хамгаалах, санхүү доктортой байдлыг хангах, энэ хүрээнд бол арилжааны банкудаас тогтмол хураамж төвлөрүүлж тодорхой санг бүрдүүлж явдаг. Тэгэхээр энэ сан маань одоо 363 тэрбумд хүрсэн. За манай байгууллагын сангийн өрөнгийг бол засгийн газар Төв банкны үнэтэй асуудад байршуулсан байгаа. Ерөнхийдөө бол сангийн хөрөнгө оруулалтыг эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй тэгээд дараа нь бол өгөөжтэй байх ийм зарчмыг баримтлан хууль заасныхаа дагуу одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. За манайхаас асуулт байвал байгууллагын нэрээ хэлээд асуулт асууж болно. За тэгэхээр одоо хэрэглээний зээл дээр байгаа одоо системийн хэмжээнд өрөө орлогын харьцаа бол нэг 69% орчим байгаа. Тэгэхээр энэ тавигдсанаар одоо огцом тийм чангарах, хязгаарлагдах зүйл бол байхгүй. Гэхдээ энэс цааш нэмэгдэхгүй байх тийм хязгаарлалтыг бол хийсэн гэж ойлгож байна. Тэгэхээр иргэдийн хувьд бол одоо татварын дараах орлогынхаа тодорхой хувийг өөрөө гар дээр авч үлдэх. Одоо 100% эргээд зээл төлөхгүй байх. Ингэснээр одоо өрийн дарамтанд орохгүй байх. Ийм ач холбогдолтой. Нөгөө талаас бас одоо илүү санхүүгийн хувьд сахилга баттай одоо орлого зарлага зөв хуваарлж сурах ийм бас ач холбогдолтой шийдвэр байгаа.
яг уу банк тус бүрийн хувьд бол харьцангуй өөр байгаа. Тэгэхээр энийг яг нэгдсэн нэг системчилсан байдлаар ийм дүрмийн тогтоож өгөөд ингэснээр банкуд илүү хүүгээрээ ч юм уу өрсөлдөх. Тэгэхээр хэрэглээний зээл гэдэгт маань бол тэтгэврч орно, цалинч орно, бусад автомашины лизинг гэх мэт ер нь хэрэглээний зориулалтаар авж байгаа альва төрлийн бүх зээл байна. Монгол банкны шийдвэрээр хэрэглээний зээлэд бол өрийн төлбөр орлогын харьцаанд бол 70% харьцаа тогтоосон байгаа. Энийг бол 2019 оны 1 сарын 1-ээс мөрдүүлгээр тавьсан. Одоогоор бол хэрэглээний зээлд бол иймэрхүү төрлийн харьцаа байхгүй. Зөвхөн ипотекийн зээл дээр болохоор 45% харьцаа байсан. Энэ бол зөвхөн ипотекийн зээл дээр анх орон сууцны зээл авахд бол өр орлогын харьцаа 45% гэсэн тийм журам зохицуулт байсан. Одоо л бүх хэрэглээний зээлд бол 70% харьцаа тогтоож байгаамаа. Тэгэхээр түрүүн төмөн цэнгэл захирлын хэлснээр бол системийн хувьд бол 69% байгаа гэдэг чинь бол ер нь бол одооны зээлдэгч өрийн төлбөрийг бол нэмэгдүүлэх гэсэн юм шийдвэр гарсан. Яг л сүүлийн жилүүд бол хэрэглээний зээл маш их хэмжээгээр өсөж байгаа. Тэгээд их хэмжээгээр өсөж байгаа болохоор хэрэглээний зээлд бол бас тодорхой хэмжээний эрсдэл үүсч болно шүү гэдэг үүднээс бас нэг талаас иймэрхүү зээлийн хязгаарыг тавьсан. Нөгөө талаас бол санхүүгийн эрхлэгчийг хамгаалах үүднээс нь бол бас тодорхой хэмжээгээр нь өөрсдөд нь бол өрийн дарамт үүсэхгүй гэдгээр энэ харьцааг тогтоосон байгаа. За хэрэглээний зээлийн хувьд болохоор чанарын хувьд бол харьцангуй гайгүй. Та бүхэн мэдж байгаа бол моргежийн зээл бол ойролцоогоор 3 орчим хувьтай байгаа бол цалингийн зээлийн хувьд 1.6, малчны зээл бол 0.3 гэх мэт бол харьцангуй гайгүй чанарын үзүүлэлтүүд бол байгаамаа. Түрүүн би бас анх танилцуулгандаа дурдсан 5 сарын байдлаар Улаанбаатарын хэмжээнд инфляц бол 6.7% байгаа. Бидний төсөөллөөр бол оны эцэст баг зэрэг нэмэгдээд 7% болно. Гэхдээ энэ манай Төв банкны зорилт түвшин буюу 8% дотор бол хадгалагдана. За тэгэхээр инфляц нэмэгдэхэд бол гол нөлөөлөх зүйл нь юу вэ гэхээр та бүхэн мэдээ эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор уул уурхайн бус салбарууд дээр бол нэлээд идэвхжил ажиглагдж эхэлж байгаа. За энэ нь цаашд бол үнийг эрэлт талаас нь өсгөх ийм нөлөөг үзүүлнэ. Саяхны хүртэл бол харьцангуй эдийн засаг маань тийм нэлээд өсөлт нь хэдийгээр 5-6% хүрсэн ч гэсэн үүнд нөлөөлж байгаа хувь нэмэр оруулж байгаа салбаруудын хувь нэмэр нь харьцангуй даруухан бага байсан. Энэ нөгөө талдаа нөгөө эрэлтийн шин чанартай инфляцийн дарамтыг бол нэлээд бага түвшинд хадгалж ирсэн. Цаашид эдийн засаг сэргээд ирэхтэй холбоотойгоор бол инфляц маань эрэлт талаасаа бас идэвхжнэ. Гэхдээ Төв банкны зорилт түвшинд хадгалагдана гэдэг төсөөллийг хэлж байна. Дэлхийн банкны хувьд бид бол Дэлхийн банкны өмнөөс бол тайлбарыг хэлж бол мэдэхгүй байна. Бидний өөрсдөө хийж байгаа төсөөллөөр бол 22 жилдээ бол яг Төв банкны зорилт түвшинд хадгалагдана гэсэн төсөөлөлт байна. Яагаад вэ гэхээр нөгөө талдаа түрүүн хэлсэнчлэн инфляцийг өдөөж байсан нийлүүлэлтийн шин чанартай хүчин зүйлүүд маань хвчлэн нэг удаагийн шин чанартай тэр нь бол цаг хугацааны явцад бол инфляцид үзүүлэх жин хувь нэмэр нь бол буураад явчихж байгаа. Хэдийгээр эрэлт талдаа өсөж байгаа ч гэсэн нийлүүлэлт талдаа нөлөө нь буурч байгаа учраас нийлбэр дүнгээрээ бол зорилт түвшинд хадгалах таар байгаа.
За өмнөх хэвлэлийн хурлаар бид нар мэдгдсэн ерөнхийдөө урт хугацаанд ингээд харах юм бол одоо хөрөнгө оруулалтын ихтгэл сэргсэн тэргээд дагаад одоо Монгол руу орж ирж байгаа хөрөнгөний урсгалын хэмжээ харьцангуй одоо эрэг байж байгаа. За үүнээсээ гадна өргөжсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх одоо тусламжийн хэлбэрүүд бол тодорхой цаг хугацаанд ингэж орж иж байгаа. Хөтөлбөрийн бүх шаардлагуудыг бол Монгол улсаас бүрэн биелүүлчихсэн байж байгаа. За энэтэй холбоотойгоор мэдээж эргээд нөгөө хөрөнгө оруулагчдын ихтгэл сэргийх ийм зүйлүүд ерөнхийдөө ажиглагдчихж байгаа. За тэрнээс гадна валютын нөөцийн хэмжээ бол тогтмол одоо нэмэгдэж явж байгаа. За тухайлх юм бол алтны одоо Монгол банкны алт худалдан авалтын хэмжээ бол өнгөрсөн онтой харьцуулах юм бол өссөн ийм дүр зураг ажиглагдж байгаа. За ханшийн хувьд бол өнгөрсөн 6 сарын сүүлд 7 сар ихэд баг зэргийн өөрчлөлт гарсан. За энэ нь бол мэдээж улирлын нөлөө байсан. Ягаад гэх юм бол ерөнхийдөө өнгөрсөн 5 жилийн дунджаас харах юм бол 5 6 7 дугаар сарууд дээр импорт экспорт хоёрын аль альных нь одоо хэмжээ нэмэгддэгээс шалтгаалаад богино хугацааны ийм хэлбэлзэл бол үүссэн. Гэхдээ та бүхэн харах юм бол яг 6 сарын сүүлдээр баг зэрэг өсчөөд одоо яг тэр түвшиндээ ингээд тогтмол ингээд хадгалагдаад явж байгаа. Энэ өөрөө нэг ийм огцом хэд их савлгаатай бол биш. Одоо 2460 орчим дээр ерөнхийдөө тогтворчсон байж байгаа. За энэ дүнг харах юм бол оны ихнээс энийг тоодод үзэх юм бол нэг 1.4% суларчсан ийм дүр зураг байж байгаа. Гэтэл өнгөрсөн жилүүдэд чинь 10%-аас дээш ийм суларсан дүр зургаар харж ирсэн. За энэтэй харьцуулах юм бол энэ бол харьцангуй бага өөрчлөлтөө гэж үзэж байна. Тэгэхээр валютын нөөц нэмэгдэж байгаа энэ үед валютын ханшийн өөрөө өсөлтөө өндөр өсөлттэй байгаа юм. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал харьцангуй бага өсөж байгаа гэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ жилийн валютын нөөц нь арай илүү хямдлагсан байгаа гэсэн мэдээлэл тавьж байгаа. Харин тэгэхээр яг өмнө тайлбарласанчлан валютын нөөц ингээд тогтмол нэмэгдэж байгаа учраас түүнийгээ дагаад хөрөнгө оруулалтын ихтгэл сэргийж байгаа. Энийгээ дагаад валютын орох урсгал ерөнхийдөө өндөр хэвээр хадгалагдаж байгаа. За энэ бол мэдээж урт хугацааны трендээ бид нар харах ёстой. Саяын богино хугацааны өөрчлөлт бол яг нөгөө эдийн засгийн идэвхжүүлэлттэй холбоотойгоор экспорт импортын идэвхжүүлэлттэй холбоотойгоор 5 6 7 сарууд дээр ерөнхийдөө валютын эрэлт нэмэгддэг. За энэтэй холбоотой үүссэн богино хугацааны өөрчлөлт байсан. Гэхдээ хугацаанд харах юм бол мэдээж энэ нөөцийн өсөлт болон одоо энэ ийм байхтар одоо хэлбэлзэх тийм тарамтал байхгүй байгаа гэж үзэж байна. Тэгэхээр санхүүгийн тортой байдлын зөвлөлийн үндсэн чиглэлг нь бол одоо санхүүгийн тогтолцооных нь хувьд эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөн ямар нэгэн эрсдэл учрлаа гэхэд одоо хариу арга хэмжээ авах ийм үндсэн чиглэлтэй байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн эрсдэл учрлаа гэхэд хариу арга хэмжээ авна гэдэг маань өөрөө одоо аль нэгэн банкны салбар эрсдэл орлоо гэхэд түүний хадгаламжийн эзэмшигчдийн одоо эрсдэл даах чадвар нь хадгаламжийн даатгалаар баталгаажж байгаа. Тэгэхээр үүгээрээ хадгаламжийн даатгалын корпорац буцаагаад энийг нөхөөд явах ийм тогтолцоо бүрдэж байгаамаа. Энэ утгаараа хадгаламжийн даатгалын корпорац орж ирэх нь чухал ач холбогдолтой байна. За баярлалаа, бидний урилгыг хүлээж авч оролцсон ирсэнд.